Чи яс хурц өнөрт юм бэ? Хажууд нь суусан чи хурц өнөрт чи. Сайн байцгаана уу сониуд зэрэгнүүдээ, та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та нартай их сургуульд тэр тусмаа тэнхимд ажиллана гэж юу нь яг ямар ажил хийхийг хэлдгийм бэ? Research assistant буюу эрдэм шинжилгээний туслах ажилтан яг юу хийдгийм бэ гэдгийг танилцуулах гэж байна. Ингэхдээ би өөрөө Германд оюутан болж ирсэн цагаас хойш 2 мужи улсын нийт 3 их сургуульд олон жил ажиллаж үзсэн туршлага дээр үндэслээд та нартай энэ ажил яг юу хийдгийг, ямар хуу орчин байдгийг, та нарт ямар давуу тал авчрах вэ зэрэг сэдвүүдийг эндий гэж бодлоо. Ажлаа эхлүүлэх гээд оюутны үнэмлэхээ аваад бүх бичиг баримтаа бүрдүүлээд тухайн их сургуулийн харьяалал бүхий хотын захиргаа буюу гадаадын иргэдийн алба дээр очиж одоо оршин суух эрхээ авдаг байгаа. Ингээ паспортн дээр наацсан байгаа оршин суух эрхийг ингээд надад уншиж өгөөд за тэгэхээр оюутан хүн бол жилд 90 хоног эсвэл одоо хагас өдрөөр 180 хоног ажиллах юм эрхтэй шүү гэд надад тайлбарлаж өгсөн. Оюутан байх үетэй минь холбоотой бүх зардлыг ингээд бүгдийг өөрөө олох тийм байдал байсан. Угаасаа бидний ихэнх маань тийм байдалтай Монголоос ирж байгаа оюутнууд ер нь бүгд л тийм байдаг. Зөвхөн би ганцаараа биш. Тэгэхээр би одоо 90-с дээш хоног ажилчвал болохгүй мүү? Би тэгэхээр одоо яана гэсэн үгүй би ингээд ажил хийх маш шаардлагатай гэд ингээд яг үннээ ингээд хэлээд яриад үтсэн. Гэтэл тэр хүн надад тийг зөвсөн байхгүй. Хэрвээ та оюутан өөрийнхөө сурж байгаа чиглэлээр их сургуульд юм уу боловсролын аль нэг тийм институт байгуулад ажиллах юм бол танд ийм одоо тэдэн өдөр ажиллана, жилд зөвхөн тэдэн өдөр ажиллана гэсэн хязгаар байхгүй гэсэн ийм зохицуулалт байдаг гэж надад тэр хүн хэлж өгсөн байхгүй. Тэгэхээр надад ерөөсөө ганцхан л гарц байсан нь тэр чиний сурж байгаа энэ салбартаа энэ хязгааргүй ажиллах эрхийг энэ одоо цагийн хязгааргүй ийм ажил олж хийх нь надад чухал юм байна гэдгийг би бүр маш сайн ойлгоод гарч ирсэн. Би 3 сар ажиллаад би өгшөө үлдсэн тэр 9 сард нь би амьдрч чадахгүй тэр цалингаараа би сар болгон ажил хийхгүй бол надад ямар ч амьдрах боломж байхгүй юм байна гэдгийг би мэдэрсэн. Ингээд би шууд надад өөр гарч байгаагүй. Ерөөсөө их сургуульд ажил олох юм байна гэдэг ийм шийдвэр гаргасан байгаа. Ингээд яалтчгүй шаардлага маань намайг нэгсэндээ энэ их сургуулийн ажил руу төлгсөн гэж хэлж болно. Тэгээд би яг хуулийн факультетийн юунуудыг тэнхмүүдийг ингээд сонирхсан байгаа. Коридороор нь яваа. За энэ иргэний эрх зүйн тэнхим байна. За энэ Европын ийм эрх зүйн тэнхим, энэ эрх зүйн философийн тэнхим. Ингээд бүх тэнхмүүдээ судлаад багш нарын хараад ингээд нарийн бичиг гээд өрөөгөр нь ингээд эхлээд бүгднийг хараад явсан. Тэг би эхлээд очиж чадаагүй зүрхлээгөө. Оюутныхаа байранд очиод тэгчихсэн. За чи одоо наад энэ аймхаа зангаа бол одоо л чи асууж ажилд орохгүй бол чи дараа сард яах вэ тий? Тэгээд би шууд за ер нь яадгийн юу л алдав гэж те чамайг хүн очиж ажил асуухаар аавал чирээл гаргав гэж их л бодож хамгийн муудаал чамд үгүй л гэдэг хариу өгнө те. Тэгж бодоод би хамгийн анх ингээд тэнхмүүдээр очихдоо шууд хаалга онгоолгоод уучлаа танах оюутан туслах хаагаагүй згээ бараг хариулт хэлэхээс өмнө ингээд хаалга наах гад тэгдэг байсан. Тэгээд тэгж явж байгаад 2 3 тэнхмээс надад за та ийм бичиг баримт бүрдүүлээд ирээ ингээд CV нөгөө намтар бүгдийг аваад ирээ гэд. Тэгэнгүүт нь би байранд очичоод нөгөө Монголоос ирэхдээ би чинь маш олон хуваар ингээд хевлээд аваад гараад ирсэн байсан бүх материалуудаа тий нөгөө баталгаат орчуулгаар орчуулсан байсан тамгатай дипломын хуулбар за юу бүгднийг ингээд бэлдээд ингээд тэгээ айгу мангал хавцанд ч хийж мэдгүй тухайд заяа. Ингээд бөөгнүүлээд юм хавчаараар ингээд хавчицсан. Тэр хавчаар нь яаж чахад нэг ягаан өнгөтэй дээрээ зонтон монтогтой чилүүр хөгжилтэй. Ингэж би хамгийн анх одоо оюутан туслахаар гараагаа эхэлж исэн. Тэгэхээр хэрвээ та нар маань оюутан болох гээд ирсэн эсвэл одоо оюутан болох гэж байгаа тэгж байгаа бол одооноос бэлтгэлээ хийгээд би та нартаа гадаадад сурахын өмнө хийх бэлтгэл гэдэг тусад бичлэг хийсэн байгаа тэн дээр би энэ бичиг баримтаа бүрдүүл гэдэг энэ хэсгийг тэгэхээр түүнийг ингээд сайн уншаад бэлдээрээ за яг одоо ингээд хэрвээ чи сурж байгаа сургуультай оюутан туслахаар ормоор байгаа бол ингээд ерөөсөө зориглоод тэнхмүүдээр яваад танах
хүн хайгаагүй. Материалаа бэлэн аваад очих хэрэгтэй. Ирчилгээ, намтар, хэлний чадвар, хобби, юу хийж чаддаг, компьютерийн дээр юу хийдгийг бүх зүйлээ сайхан бичээд тэгээд тэнхмүүд дээр очиод материалаа үлдээчих хэрэгтэй. Яагаад гэвэл тухайн үед тэр тэнхим чинь сонирхож байгаа тэнхим чинь чамайг уучлаарай манад яг одоохондоо оюутан туслахын орон тав байхгүй гэлээ гэж бодъё. Тэгхийн бол чи тэгвэл би танд материалаа үлдээчихье. Би танд материалаа үлдээчихье хэрвээ танд хизээ нэгэн цаг танаар ажил чинь ихтэй туслах гівэнд яаралтай шаардлага бол миний утас энэ нэ над руу уцаар яриараа гэд ингээд материалаа үлдээчихдэг байгаа. Заримдаа одоо томоохон арга хэмжээ ч юм уу том одоо зөвхөн тэнхмийн ажилчдыг одоо бүгдийг дайчлаад тэгээд нөгөө хүн хүч нь хүрэлцэхгүй маш тийм том арга хэмжээ зохиох хэрэг болдог, маш том хурал зохиох хэрэг болдог. Тиймэрхүү юмн дээр жишээлбэл гинтийн нэмэлт одоо туслахыг авах төр зүрийн тийм гэрээ хийж туслах авах маш их шанс гардаг шүү. Тийм болохоор ерөнхийдөө сонирхож байгаа тэнхмүүд дээр очиод өөрийгөө танилцуулаад материалаа ингээд одоохондоо орон тав байхгүй ч гэсэн түр би танд үлдээчихье хэрвээ нэмэлт ажил гараад ачаалаад болоод хүн хүч хэрэгтэй болоод би энд байгаа шүү гэдгээ ингээд өөрөө сайхан үзүүлээд ингээд орхицсон дээр идэг шүү. Оюутан туслахын хийдэг ажил юу вэ гэхээр чи тухайн тэнхимд ажиллаж байгаа бүх хүмүүсийн нэгсэндээ зарцлуулдаг эхний ээлжинд. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр чамайг хин дуртай одоо докторант нь хин дуртай эрдэм шинжилгээний туслах хин дуртай одоо тэнхимд ажиллаж байгаа хүмүүс нь чамайг дуудаад за чи энийг канондо дээрээ энийг ингээд хийгээд тэр номын санарггүйгээ тийм ном аваад ирээ. Эхний ээлжинд юу хийх вэ гэхээр чи тухайн тэнхимтэйгээ танилцаад тэнхимийн ажил гэж юу нь бүтцтэй танилцдаг тийм ямар одоо хэмнэлтэд энэ ажил нь явагддгийг одоо жишээлбэл профессорын одоо лекцны өмнө тэр эрдэм шинжилгээний туслахууд нь юу хийдгийг. Тэгээд чи тэр эрдэм шинжилгээний туслахын энэ оюутан туслахууд нэгсэндээ тусалдаг гэсэн үг. Тэгэхээр ингээд юм шат дараалал та дээрээс нэг хүн одоо манай профессор би ийм хуралд явах гэж байгаа, ийм илтгэл бичих гэж байгаа гэд ийм сэдв гээд тэнгуү тэр сэдвэр одоо гарсан холбооны шүүхийн бүх тогтоолууд сэдвтэй холбоотой сүүлийн үеийн бүхий л одоо мэдээллүүд, статистик гээд эднэрийг ингээд хэрэг болдог. Тэрийн профессор хүн чинь ингээд тийм ингээд сэдвээ хийлгэнгүүд нөө эрдэм шинжилгээний туслах ажилтан маань энэ бүгдийг чинь олж бэлдэж гаргаж өгнө гэсэн бүх одоо мэдээллийг датаг бэлдэж өгдөг. Тэгэхээр эрдэм шинжилгээний туслах ажилтан маань тэрий чинь ганцаараа хийхгүй оюутан туслахыг явуулах нь шүү дээ. Чи тийшээ тэр номын сан тэр холбооны шүүхийн тийм тогтоолыг юу яагаад копидод аваад ирээ гэд. Тэгэл би эхлээд анх намайг ингээ шүүхийн тогтоол канондод аваад ирээ гэжсэн. Тэгээ би тэр шүүхийн тогтоол нь хаана гэдгийг мэдэхгүй ямар номын санд байдгийг ч мэдэхгүй тэгээд нөгөө юу канон яаж ажилдгийг ч мэдэхгүй бүр нэг тийм яахаач мэддэггүй тэгэж манай тэнхим нэлээд том байсан болохоор би эхлээд одоо ширээгээ бусад оюутан туслахуудтайгаа хуваалцдаг байсан. Тэгэхээр нэгсэндээ бид нар гуруулаа нийлээд нэг юм ширээг нэгсэндээ эзэгдэг. Тэгээд хөөхөн бас ингээд захт нь юмнуудаа тавьчин бас нөгөө хэдэ бодоо хамаагүй ширээ ингэж дүүргэж болохгүй. Явандаа чи бүр өөрийн ширээтэй за тэгээд дараа нь бүр өөрийн гэсэн офистой болдог. Тэгэхээр бичгийн дарга маань 100 амралтанд явах гад тэгээ нарийн бичгийн офисыг төлөөлөх одоо хүн хэрэгтэйсэн. Нарийн бичгийн дарга маань явахаасаа өмнө надад 7 хоног ингээд яг бүх юмаа зааж өгч байгаа байхгүй. Тэгэд энэ бол миний хувьд маш том амьдралын тийм сургууль байсан. Тэгээ би маш их юм офис гэдэг зүйл чи юу нь яадгийн. Уцаар ингээд ярихтаа хүртэл чиний ингээд хэлэх үг мөх чинь өөр тийм болдог. Тэгээд имэйл харилцааны гэсэндээ чи өнөөдөр профессорын хүлээн авсан бүх мэйлүүдийг нарийн бичгийн харж идэг. Тэгэхээр нэгсэндээ би орж ирсэн бүх бичвэрүүдийг хараад тэгээд ингээд хариултуудын телефон дээр ингээд бичсэн. Тэрийг тэгээ би нэгсэндээ бичдэг гэсэн. Тэгээд ингэснээрээ би юу сурсан бэ гэхээр би захидал бичиж сурсан. Би хүмүүст мэйл бичиж сурсан. Яаж эхэлдгийг, захидлыг яаж дуусгадгийг, захидлын их нь яадгийг, гуйлт юм уу, эсвэл одоо хүсэлт юм уу. Тэгээ энэ миний ялгааг амар сайн тэгж анзаарсан. Хамгийн хийдэг зүйл юу гэж энэ бол эрдэм шинжилгээний одоо мэдээллийн солилцоо. Тэр солилцоо яаж бий болгодог юм бэ гэхээр маш их хуралддаг, маш их хурал зохион байгуулдаг. За тэгээд ингээд хамгийн одоо гол тэнхимд ажиллах үед одоо чиний хамгийн их хийх ажлын нэг бол ялтчгүй хурал зохион байгуулах. Баг хурал, конференц, эрдэм шинжилгээний хурлууд, янз бүрийн симпозиум, семинар
тэ workshop тийм зүйлсийг зохион байгуулах, энэ зүйлсийг одоо эхнээс нь дуустал нь одоо зохион байгуулах ийм ажил байдаг. Тэгэхээр эхний ээлжинд оюутан туслах байх үед бол чи иймэрхүү хурлуудад яг одоо эрдэм шинжилгээний төвшөнд оролцохгүй. Яагаад гэвэл чи яг одоогоор энэ тухайн салбартаа амар эрдэм шинжилгээний ингээл юм яриад, шинэ онол яриад ингээд явах чадвар чанд байхгүй чи дөнгөж сурж байгаа учраас. Тэгэхээр тийм болохоор энэ эрдэм шинжилгээний туслах одоо research assistant тэгээд энэ student assistant хоёрын хооронд ялгаа байгаа байхгүй. 300-аад оролцогчтой 300 шүү дээ 30 биш. 300 оролцогчтой. Бүр зүргийн residence гэдэг маш том юм ордны баг зааланд нь хийсэн байгаа. Тэгээд энэ 300 хүнтэй хурал гэдэг бол миний хувьд амар их ачаалттай ажил байсан. Би тэр үед маань миний яг өөрийн шалгалтууд давхцчихсан тий оюутан. Тэгээ би дээр нь ингээд өглөөнөөс би нөгөө олон цагаар ажиллаад маш их ажил хийгээд өөрөө ингээд амар ядардаг амсхийх цав байдаггүй. Тенденцийн хажууд автосны бодол байдаг. Гарч ирээл тэр миний хөл бүрстэй амар өвдөв. Би гутлаа тайлаад автосны бодлоор ганцаараа ингээд суудсан. Орой болохоор нөгөө хүмүүс хүн цөөдөө. Тэгээ автос ирээ баг хүн багтаа тэр оюутны байрлалгаа явах гээд автос хүлээе суужихтаа бүр өөр ирэхгүй ингээд асгартл үйсэн. Бүр ингээд хамаг стресс ингээд бүр гарсан. Энэ бол миний хувьд хамгийн анхны одоо яг ажлын ачаалал, оюутан туслах гэдэг одоо юм хийж байхдаа анх одоо мэдэрсэн ажлын ачаал байсан. Гадаад оюутнуудаа ялангуяа энэ дээр маш их одоо давуу талтай байдаг. Тэр нь юу гэхээр орчуулга. Энэ ягаад энэ Японоос хүмүүс ирээ, Туркээс хүмүүс ирээл те ингээл Хятадаас хүмүүс ирээл гой юм хийгээд идэв. Ягаад Монголоос болдгүй юм болоо гэж анх бодож ихсэн. Тэгээ би тэднээс асуусан. Эхлээд би Япон туслахаас нь асуусан. Турк одоо ажилтнаас нь асуусан. Тэ тэгж жагаад би бодсон байхгүй. Энийг орчуулвал та юу гэж бодож чинь таны энэ бүтээл чинь ингээд энэ тиймд маш олон газар хэвлэгдсэн байдаг те. Тэгэхээр Монгол ч гэсэн Азийн орон тэгээ Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл нь хэдийгээр 2 хөрш их гүрэн маань боловч дараагийнх нь юу юм те 3 дахь хөршийн асуудал гэл Америк гэдэг дараа нь Европын холбоо гэл тийдэг. Аль болох олон түнштэй, аль болох олон талд бодлого явуулдаг те. Тэгэхээр тэр мөрийг би ингээд амар яриад тэгээ бид нар ч гэсэн ингээд ийм эрүүгийн эрх зүйн салбар дээр бас ийм юм сонирхож байгаа гэд тэгээд ингээд болгоомжтой асууж үтсэн байгаа. Тэгээд яад бол би өөрөө оюутан туслах байхдаа би дотроо боцаахгүй ямар гоё би ингээд гоё Монголдоо ингээд гоё хурал хийгээ явж явах юмсан гэд өөрөө ирэхгүй бодогддог байхгүй. Тэгэл анх тэгж хамгийн анх би орчуулга хийж тийм одоо нийтлийг орчуулжсэн. Тэгээ энэ маань 28 хуудас А4-өөр 28 хуудас тэгээд ийм эрүүгийн гарцаагүй байдлыг харьцуулсан төлөвт авч үзэх гэсэн маш сонирхолтой тийм нийтлэл байсан. Ингээд би тэгээ манай агштай би Монголтой нэг харьцаахгүй гэхдээ би өөрийнхөө коллегээс асууя Монголтой маш их харьцдаг коллегээс асууя гэд. Ингээд би юмыг орчуулсан чинь нөгөө коллег профессор нь нэг хэвлэлтэй холбоод өгөө гэд ингээд Монголд хэл дийдлэх ёс гэдэг нэртэй сэтгүүл дээр миний хамгийн анхны орчуулга багшийн маань нийтлэл хэвлэгдсэн байгаа. За тэгээд тэр нийтлэлийг ингээд шуудангаар эрхийг хүлээгээл ингээд би ч одоо тэ дөнгөж ингээд оюутан тэгээд анхны юм орчуулад анхны юмаа хэвлүүлж байгаа гэд догтлон эзтэй баярлаад гítэл ингээд нөгөө сэтгүүл маань ирлээ шуудангаар ингээд онгоолгоод ингээд үтсэн чинь ингээд аим олон нүүр ингээд миний орчуулга тэ тэгсэн чинь доор нь орчуулсан бачаал гэ өөр хүний нэр бичсэн байх яг хаа эхний одоо Монголтой ингэж холбох оролдлого маань ингэж жоохон бүтлгүүцсэн. Би тэр өгүүлгээс гадна өөр хит хитэн өгүүлгүүдийг орчуулад тэгээд юм жижигхэн юм ном болгож гаргаж ирсэн. Тэгээд энийг хамгийн гол нь би яагаад дурдж байна гэхээр чи ийм нэг нийтлэл эрдэм шинжилгээний нэг өгүүлэл орчуулж явах явцдаа чи маш их зүйл сурна. Өөрөөр хэлэх юм бол чи альва эрдэм шинжилгээний өгүүлэл гэдгийг ямар бүтцтэй бичдэг те эхлэхдээ яадгийн төгсгөхдөө яадгийн дүгнэлтээ яаж бичдэг те за тэгээд өөрийнхөө гаргаж ирсэн тэр одоо магадлал түүнийг яаж баталдгийг эмслэлтэйгээр ингээд ницааж нотлохоотойгоор ингэж батал сурдаг орчуулж явах явцдаа өөртөө би ингэж хийдэг юм байна гэд сурцсан байхгүй. Тэр чинь гэтэл энд хүн чам зааж өгөхгүй шүү дээ тийм юм бичгтээ ингэж бичнэ гэхгүй тийм. Тэгэхээр энэ бол айгүй тийм гоё. Тэгэхээр хэрвээ чи тэнхимд одоо туслахаар ажилд орох юм бол болж өгвөл одоо тухайн тэнхмийнхаа эрхлэгчид одоо өөрийнхөө их хэлийг
холбох ямар нэгэн тийм ашиг сонирхлын нэг чигийг олж аваад түүнийг одоо итгэн үнэмшүүлнэ гэсэн үг шүү дээ тийм. Яванда тэгээд ингээд номноор болсон шүү дээ тийм. Магистра аваад төгслөө. Төгсөнгүүд чинь чиний статус өөр болно. За тэр нь яадаг вэ гэхээр нэгдүгээр чиний цалин чинь өндөр болно. Одоо нөгөө оюутан бол нэг цагийн 10-аас доош евроны цалинтай байсан бол магистр олонгууд чинь чиний цалин чинь өндөр болоод явчихна. Нэгдүгээр, хоёрдугаар эрдэм шилгээний туслах болохоор чиний хийх ажил чинь арай жоохон нөгөө академик тал руугаа болж эхэлнэ. Өөрөөр хэлбэл чи бие дааж юм хийж эхэлнэ гэсэн үг. Тэгээ чи доороо туслахтаа л чи доороо нөгөө шинэ оюутан туслахууд гараад ирсэн. Тэднийг гүйлгэнэ. Өөрийнхөө юм хийхийн тулд чи тэднийг ингээд арай гоё өөр болж ирдэг. Өөрийн гэсэн одоо судалгааны нэг сэдвтэй түүнийгээ судлаад бэлдээд ингээд багштай танилцуулдаг. Тэгээ ингүүл ямар гэдэг ингээд шал өөр төвшөнд очисон. Тэгэхдээ ингээхийн тулд надад өмнө нь энэ оюутан хийхэд одоо олж авсан бүх чадвар маань хэрэг болсон. Агаас нь ингээд эхлэх гоё суурэ сайн тавьчих юм бол чи нөгөө эхнээс нь яаж явдгийг мэдэх болохоор чам давуул тал болно гэхээс хизээч муу тал болохгүй. Марбург хотдох Филипсийн их сургуулийн олон улсын эрх зүйн тэнхимд би туслахаар орсон байгаа. Шууд өөрөө би бодсон. За би чинь харилцаан татвар миний хамгийн дуртай сэдв олон улсын эрх зүй. Олон улсын эрх зүй тэр тусмаа ялангуяа дипломатын эрх зүй, консулын эрх зүй, дипломат протокол те ёслолын хичээлийг хамгийн дуртай хичээлүүдийн маань нэг байсан. Профессороос судлаад ямар хөө чиглэлээр судалгаа явуулдаг хүн бэ? Ямар хөө улс орнуудтай хамтран ажиллагаа хийдэг хүн бэ гэд бүр маш нарийн судал айгүй туршлагатайгаар айгүй стратегтэй ингэж хөдөлсөн байгаа. Ингээд би лекцэн дээрээ суужаад тэр багшийн угаасаа лекцийг авч исэн. Тэгээ би лекц тарангуут нь нөгөө зөрөгтэй. Тэгээ би ч одоо нөгөө хүмүүстэй хайрцаас орсон. Шууд сайн байна уу профессор? Таны судалгааны гол чиглэлүүдтэй адилхан зүйлийг би ингэж сонирхдаг хүн болохоор энэ тал дээр би судалгаанд хамтран яхад бэлэн байгаа. Тийм болохоор ингээ миний материал гээд шууд лекц тарахтаа нөгөө босоод багшийг тарахаас нь өмнө шууд өөрийгөө очиж танилцуулаад материал өгсөн. Цаар яриа хурж ир тэнхимдэр уулз гээд тэгээд очиж уулзаад шууд ажилд орсон. Тэгээ би хоёр дахь тэнхимдээ би ингэж орсон. Зүгээр нэг жижиг сажиг юм хийгээд байх биш. Энд бол ерөөсөө ороод багш бит хоёр профессортойгоо шууд хоёр үндсэн сэдвээр судалгаа хийгээд эхэлсэн байгаа. За тэр маань юу вэ гэхээр нэг нь болохоор би олон улсын байгууллагуудын эрх зүй гэдэг нь болохоор дипломат ба консулын эрх зүй гэдэг. Энэ манускрипт миний номны багштайгаа хамтран бичсэн номны манускрипт байгаа байхгүй юу. Би дуусгаагүй. Ууг нь бэлэн болцсон байсан. Тэгээд хевлэж мэвлэн гэж явж байгаа. Тэгээд хамгийн гол нь юм эрдэм шинжилгээний юмыг хевлүүлэхийн нэг хэцүү юм. Жишээлбэл одоо 8 оноор хаацсан байлаа гэж бодъё те. Гэтэл ингээд 2018 онд нөгөөтгөө гаргаагүй ч юм уу 2019 оны ихээр гаргаагүй ах юм бол тэр хооронд чинь дахиад ингээд шинэ юмнууд энэ салбар дээр гарцсан байдаг болохоор энэ нөгөө нэг номонд иш татсан ишлэлүүд чинь те оруулсан зүйлсүүд чинь ингээ өөрчлөгдсөн байдаг. Тэр бүгдийг нөө шинжилдэг байхгүй. Тэгэхээр ингээд жил болгон нөгөө нэг доотлынхаа ишлэл бүх юмыг ингээд нөгөө зүйлэн бүгдийг ингээд шинжилээд явах амар ядаргаатай ажил. Тэгээд нөгөө ингээд юм сонирхол буурчдаг хоёр ном гарах бол юу байгаа. Манускрипт нэр гэж боддоо багштайгаа хамтарсан хоёр ном. Тэгэхээр би зөвхөн одоо энэ эрүүгийн эрх зүйн номнууд биш. Ерөнхийдөө олон улсын эрх зүй, тэр тусмаа дипломатын консулын эрх зүй сэдвээр яг судалгаа хийсэн байгаа. Энэ ёслолтой холбоотой би ийм стил ба этикет гэдэг бас ийм ном бичих гээд тэгээ герман хэл дээр бичиж байгаа. Тэгээ бас дуусгаагүй. Тэгэхээр энд бол одоо ерөнхийдөө миний нөгөө дуусгаагүй төслүүд. Хөрцөргийн их сургуультай эргээд ажилд орсон. Гэхдээ энэ удаадаа би яг Монголтойгоо энэ их сургуулаа холбоё гэж бүр яг зорилго тавьсан байна. За тэгээ би ерөөсөө маш зохион байгуулалтаа яваад энэ номыг хоёлаа Монголд анх гаргахтаа энэ нөтгөлийг бичсэн профессор Баяр сайхан энэ багшигаа Германд ураад анхны одоо Монголоос зочноо хүлээж аваад энэ хоёр тэнхимийн эрхлэгч маань хоёлаа ингээд хамтын ажиллагааны меморандумд гарын үсэг зураад ингээд минь гүр эхлэлээ тавьсан байгаа. Тэгээд дараа нь үүнийгээ өргөдгөөд бид нэр факультетийн хүрээнд болгоё гэд ингээд дараа нь бид нэр энэ харьцуулсан эрүүгийн эрх зүйн эрдэм шинжилгээний хурал гэж бас үр зүрхт хийгээд факультет хоорондын хамтын ажиллагаа нэгсэндээ нөгөө тэнхимийн хооронд эхэлжсэн жижиг юм маань дараагийнхаа ахисан шат руугаа орсон. Тухайн үед би бүр ингээд итгэж ядчихсан. Тэгээд энэ бол бусад хүмүүсийн хувьд амар жижигхэн нэг амар тийм сүртэй юм биш ээж болно. Гэхдээ миний хувьд бол Өрөмжид консулын газар очиод ийм профессорыг ингээд танилцуулаад ингээд зүгээр юм ярьж хаад тэр Өрөмжид консул надаас асуужсэн. Монголд үйл ажиллагаа явуулдаг ямар нэгэн сангийн
одоо жишээлбэл хан соёлын сан ч юм уу те ямар ч сан байдгийг ямар нэгэн сангийн шугамар та энэ хамтын ажиллагааг зохион байгуулсан үг гэж би бодсон гэсэн үгүй. Эсвэл ямар нэгэн одоо яам боловсролын яам ч юм уу те одоо гадаад ямар нэг юм яамны одоо харилцаа солилцооны үе дээр үүснэ үгүй. Энэ бол ерөөсөө нэг юм хөрхийн амт уучраа олох гээд те дөнгөж ингэж ажиллаж эхэлжсэн оюутан туслах хүний ийм байвал ямар гоё вэ? Ингээл Туркээс хүмүүс ирдэг шиг, Японоос хүмүүс ирдэг шиг, Монголоос хүмүүс ирвэл ямар гоё вэ? Тэгээ би одоо ингээ бусдын хурлыг зохион байгуулж ахаар гоё Монголынхаа хурлыг юм хийгээ явж явах юмсан гэсэн жижигхэн тийм хүслээс үүдсэн энэ ажлын одоо гүйцэтгэлээсэн. Тэгээд бид нэр үнэхээр гоё дараа нь бид нарыг Монголд ураад одоо оюутан болж Германд ирсэн цагаас хойш би их сургуульд ажилласан. Одоо ингээд их сургуулийн тэнхимд ингээл ажилласаар агаад энэ олон жилийг өнгөрсөн. Тэгээд ингээд би ямар ч хэсэн хоёр их сургуулийн хооронд нь холбоод Монгол Герман эрдмийн гүр байгуулахад ингээд хүргэсэн тий. Одоо тийм болохоор би өөрөө бас арай өөр зүйл хийж үзье. Гэхдээ энэ маань би энэ харилцаатайгаа одоо холбоо таслана гэсэн үг огт биш тий. Би бол хизээ цаашдаа үргэлж одоо Монголынхаа их сургуультайгаа холбох тэр үйл ажиллагаан дээр байнга одоо харилцан ажиллах болно. Яг Монгол илтгэлийг Герман болгоо, Герман илтгэлийг Монгол анхудаага бас яг хоёр хэлтэй хоёр тийш нь орчилсан энэ ном маань байгаа. Докторантура Мюнхний Людвиг Максимилианы их сургуульд, Мюнхен хотын их сургуульд эхлүүлээд Мюнхнийхаа эрүүгийн эрх зүйн одоо яг өөрийнхөө докторийн удирдагч багшийнхаа тэргүүлж исэн тэнхимдэр бас ажилд орсон. Энэ бол миний Германд ажилласан 3 дахь их сургууль маань байсан. За тэгээд энэ ажил маань болохоор бусдаасаа арай жоох өөр байсан. Тэр нь юу вэ гэхээр профессорын маань удирдагч профессорын маань хариуцсан тэнхимийн одоо харьяанд нь эрх зүйн философийн номын сан харьяалагддаг. Профессор хүнд ингээд өдөр болгон захидлаар шууданга шинэ номнууд ирж идэг. Эрдмийн ажилд хамтран зүтгэгч минь би ингээд энэ сэдвээр сүүлд ийм ном гаргалаа. Ингээд танд дээжсэн барьж ийна. Шүүмч өгнө гэд ингээд гар үсгээд зураад номнууд илгээдэг. За эсвэл ингээд гадаадаас янз бүрийн номнууд ирдэг. Би ийм юм яшлаа. Эсвэл за таны бүтээл солонгос хэлэнд, монгол хэлэнд те орос хэлэнд ингээд орчуулагчлаа гэд ингээд ямар их ном авдаг гэж эрх зүйн философийн номын санд багшд ирсэн номнуудаас ялгаад за монограф буюу одоо дан сэдвт бүтээл бол иш нь за олон сэдвт бүтээл бол иш нь те одоо олон хүмүүсийн хамтарсан юу бол иш нь гэд ингэхдээ зүгээр нэг ингээ ялгаад тавих биш бүр ингээд номын сангийн системд орж ирсэн. Эрдэм шинжилгээний туслах гэдэг ажил research assistant гэдэг маань ерөөсөн үндсэн ажил бол чи тодорхой нэгэн сэдвээр судалгаа хийн. Тэгэхээр маш их зүйл сурдаг чи одоо жишээлбэл надад хүн яддаг өглөө би тэр сэдвээр тодорхой хэмжээнд судалгаа хийх нэгсэн чадвартай. Би ямар ч сэдвээр сууж агаад ингээд юм дүн шинжилгээ ч юм уу те ямар нэг юм бичих одоо тийм чадвар суудаг гэсэн үг. Тэгэхээр энэ бол маш их тийм бичгийн ажил. Чи маш их унших дуртай ах хэвээр, бичих дуртай ах хэвээр. Энэ оюутан туслах байхдаа жишээлбэл чи зүгээр холбооны шүүхийн зааныг тогтоолыг нь олоод сканердаа ч юм уу копидо бэлдээд өгдөөсөн бол эрдэм шинжилгээний туслах болохоор яадаг вэ гэхээр чи тэр тогтоолыг өөрөө уншаад боловсруулаад тэгээд нэг юм хоёрхан хуудсанд тий А4-ийн хоёр хуудсанд ингээд нэг уншаад тойруулаад уншихад юм бэлэн тэгээд ингээд базаад өгдөг тийм болдог гэсэн. Өөрөөр хэлэх юм бол чи боловсруулдаг болдог мэдээ. Тэгээд тэнхимд ажиллах юм бас нэг гоё юм маш их аялах боломж өгдөг. Яагаад гэвэл тэнхмүүд их сургуулийн ялангуяа Баварын их сургууль би тэгээд та нарыг дандаа Бавар руу ирээрээ их сургууль сурах гэж байгаад Бавар мууж улсыг сонирхороо гэдэг. Яагаад гэхээр төсөв өндөртөө их сургуулийн төсөв өндөр байна гэдэг чинь тэнхмүүдийн төсөв өндөр байна гэсэн. Тэгэхээр ингээд профессор маань өөрөө тийм дүрмтэй байдаг. Олон ажилчинтай тэнхим бол би жилд нэгийг нь заавал авч явдаг тий дараагийн жилд нэгийг нь авч явдаг ч юм уу ингэж ээлжилж авч явдаг бол заримдаа яг тухайн болох их одоо хурлын сэдвээр хин хамгийн их ажил одоо хийж ийн хиний одоо хамгийн мундаг сэдв байна. Яг чадвараар нүнлээд авч явдаг юм байгаа. Надад зүгээр Монгол Герман хоёрын энэ дээр нэг хандлага анзаарагдсан. Монголд болохоор аюу тийм хажиг санагдсан. Удирдагч багш маань Монголд урагдаад эрүүгийн эрх зүйн шинтгэлийн одоо хуралд урагдсан гэж сангийн журмаар явах болвоо. Тэр нь яасан бэ гэхээр миний докторийн ажлын сэдв учраас манай багш намайг чи яваа. Энэ чамд хэрэгтэй сэдв очиж юм сонс. Ямар хүмүүс ихтгэл тавих нөө те. Өөрийнхөө судалгааны ажилд яг эд хилцэгдэж байгаа зүйлсээс одоо ингэж иш татаж оруулахын тулд чамд маш хэрэгтэй хурал болох нь чи яв гэсэн ийм. Ингээд намайг нэгсэндээ дэмжээ чи яваа гэд манай докторийн багш маань удирдагч багш маань ингээд Монгол руу намайг яв гэсэн ба.
Гэтэл яасан бэ гэсэн очисон нөгөө хурлын төрийн ордон засгийн газрын ордонд болж байгаа байхгүй. Тэгээд ингээ очисон чинь манайхан болохоор ингээ амар хажиг заяа энийг юм одоо тэг яах гэдэг хин энэ бараг л одоо энэ Германаас ирчээд энэ яах гэдэг амар нэг юм хүндий хүүтэн тэгж одоо ханддаг. Тэгээ бүр тэрч байтугай бүр нөгөө намайг чи юу яах гэж энэ хуралд суус юм уус ингээд ирээд тэр ёслогын албаны дарга хүүхэн мөхн бүр намайг ч амар гадархсан. Гэтэл Германд болохоор тийм огт байдгүй. Германд ингээд хуралд орж явах явцад хэрвээ надаас хүн ирээд та юу гэдэг хүн бэ асуулаа би докторант би ийм сэдвээр судалгаа хийдэг гингүүд тэр хүн яадаг гэж бүр ингээд өөрт нь ямар ч хамаагүй мөртлөө миний мэдих нэг хүн яг наад сэдвэр чинь тийм хийдэг би та хоёрыг холбоодог юм. Ингээд ийм networking ийм хамтын сүлжээ хамтдаа тийм хүрээг үргэлжлүүлэх юм айгүй хийдэг. Европт, Германд бүр ингээд амар анзаарчихсан. Тэгээ зүгээр сангийн хурал дээр очиж сууж хаад хүй та докторант юм бол тэтгэлэг авахгүй ч үзсэн үү? Манай сан докторантуудаас тэтгэлэг өгдөө ш та материалаа өгөөд үзэрэй гэл тэгдэг. Гэтэл Монголд болохоор тэгээ бараг чи яах чам? Энэ юу ин чи юу ин гэл амар тийм хажиг тэгээд би тэгээ зүгээр анзаарч исэн. Ууг нь ингээд хандлага жоохон өөрчлөөд хин хинээ дэмжиж гоё хамтдаа ингэх юм бол эргээд нэг хүн сайн явлаа, нэг хүн юмд хүрлээ, эргээл тэр хүн чинь чамд талархаал эргээл чамааг ингэж харж үзэн эцтэй ямар ч логикоор ботсон. Гэтэл ингээд манайхан болохоор энэ сайн явчихъя. Тэ одоо энэ яах гэдэг юм бол энийг юм гадаадаас ингээд идэг. Тэр нь жоохон амар тэр ялгаа бол амар анзаарчихсан. Тэр нэг юм залуу судлаачийг дэмжиж өглөө тэр хүн чинь дараа нь эргээд одоо ахмадуудаа тусын сандаг, ахмадуудаа дурсдаг, ахмадуудаа бүтээлдээ ингэж бичдэг ч юм уу те ингэдэг. Ийм болохоор ингээд энд маш их тэгж би биенээ маш их дэмждэг тийм тогтолцоотой байдаг. Тийм болохоор тэрийг нь сайн суралцаад байгаарай л гэж хэлэх байна. Оюутан туслах болох ч юм уу, тэнхимд ажиллах, их сургуульд ажиллах хүсэлтэй хүмүүс тодорхой хэмжээгээр мэдээлэл өгсөн байх гэж найдаа. Бүгдээрээ дараагийн бичлэгээр